бидний нүдэнд харагдаж байгаа энэ ертөнцид чинь бяцхан нэг жижигхэн ертөнц юм байна. Тэгээ бидний сүнс чинь өөрөө жинхэнэ сүнс, спирит. Сүнс болохлоороо 3 хэмжээс ертөнцид нэг юм бидний нэг сүнсний нэг жижигхэн нэг магадгүй нэг юм 3 хэмжээс ертөнцийн нэг юм жижигхэн хоолой гэж үзвэл энэ хоолойд багтахын аргагүй асар том ийм энерги. Хэдүүлээ зүгээр том энерги гэж ойлгочих тий. 3 хэмжээс энэ нүдэнд харагдаж байгаа материалын ертөнцийн бол нэг жижигхэн бяцхан хэсэг нь ингээд морилж идэг. Бусад хэсгүүд нь бол энэ 12 хэмжээс яасан бүх хэмжээс ертөнцид зэрэг оршиж идэг юм сүнстэй байхгүй ийм өвдөлттэй. Тэгээд бид нар энийгээ хардгуу төрдөг юм байна л да. Хардгуу буюу цаа талаасаа энэ тархиных нь өвдөл маань. За одоо бидний нүд болохлоороо гэрлийн заяа. Гэрлийн хугарлын 2% л хардаг. 76 ГГц илүү. Ийм гэрлийн бяцхан хэсгийг нь хараад энэ юм байна гэж боддог. Бодит энэ ертөнцийн 0.1%-ийг хараад энэ юм байна гэд бодчихдог. Тэгээд цаанаас юм түгжээстэй төрдөг гэсэн үг. Тэгээд бидний ертөнцид ирсэн зорилго юу гэж энэ түгжээсийг мулт тайлаад олон хэмжээс ертөнцид сэтгэлгээгээд хилээ, сүнсэд хилээд олон зэрэг хараад энэ газар тэнглийг нийлүүлж өөрийгөө энэ түгжээсээс гаргах чинь магадгүй амьдралын зорилго байгаа. Божина те. Би бүрэн бүтэн олон хэмжээс ертөнцид зэрэг амьдарч байдаг материалын ертөнцөөс халсан beyond physical body мөн үү? Материалын ертөнцөөс халсан дүүрэн бүр хязгааргүй оршихуй энерги юм шүү. Мөнхийн оршихуй юм шүү, энерги юм шүү гэдгээ нээх нь магадгүй бидний амьдралын зорилго байгаа.